9-р тест 11 дугаар одлого 1998 оны 1-р сарын 1-ний өдөр пүрэв гараг байваа. За уг онд хэдэн даваа гараг боллоо тохиох вэ гэж. За тэгэхээр эхлээд гаригууд авчижээ. За даваа, мегмар, лавг, пүрэв, баасан, бямб, ням гэсэн бид нарт бол 7 гараг байгаа. За энэ пүрэв гараг боллоо 1-р сарын 1 байсан гэсэн. За тэгээд 1 хоноход баасан, 2 хоноход бям, 3 хоноход ням. За тэгээд 4 дахь хоног дээр бол даваа гараг ирнэ гэсэн. Даваа гараг таарна гэсэн. За тэгэхээр хамгийн ихний таарлт бол 4 дахь хоног дээр бол даваа гэж тоологдож байна. За бидний бол сонирхож байгаа энэ даваа гарагийг бол тоолох хэрэгтэй. За тэгэхээр эндээс эхлээд бол яг хөөхөр 7 хоногийн циклтэйгээр бол даваа гараг бол таарад байна гэсэн. За тэгэхээр бид нар бол яг хөөхөр жилд бол нийтдээ 365 хоног байгаа. За 365 хоногоос энэ эхний 4 хоногийг нь бол хасчээ. Даваа гараг бол тохиохгүй юм чинь. За тэгэх юм бол 361 болно. За 361-д маань нийтдээ хэдэн ширхэг даваа гараг байгаа юм бэ гэдгийг тоолохын тулд 361-т одоо хэдэн ширхэг юм 7 хоног байгаа юм бэ гэдгийг тоолчихно. Тэгэхээр тэрнийг тоолохын тулд шууд 7 туваа хаачих. За 7 туваачих юм бол за 5-аар өглөө 35 11 гарна. 11 гэхээр 1-ээр өгнө тий. За тэгэхээр ийм ширхэг одоо яг бүтэн 7 хоног таарах нэ. За тэгэхээр хариу бол Г хариу зүг бичээ.